нэр явж ирсэн юм байна. За. За энэ юу нөгөө машин нэрмлэгдсэн бол яах вэ гэсэн. Энийг түрүүн баг ярьсан баг те. Машин нэрмлэгдсэн бол дотортлын while давталт баг юм хийхгүй. Тэгтээ яг юм хийхгүй гэдгээ нэг удаагийн нөхцөл нэг удаа толгоогоо шалгаал, толгой дээр байгаа нөхцлөө шалгаал тэгэл ерөөсөө биелүүгөө орохгүй яваад байна гэсэн үг. Тэгэхээр гадналын давталт бол бүтнээрээ явна. Тэр болгонд дотортлын давталтыг хийх үгүй юу гэж нэг явах юм байна. За тэгэл яана гэсэн үг нөгөө нэг тэр нэгийн тоо өөрөө ирэмлэгдсэн гэсэн үг гээд тэгээд тавьчин дараа нь хоёрыг аваад нэг дээгүүр давуулж хаях уу гэсэн чинь угаасаа л давахгүй маань гэд хоёр байрандаа үлдчихэн энэ төр гэж явна гэсэн үг шүү дээ. Тэгээ нэг хоёр руу гурыг оруулахын тулд яах уу гэсэн чинь гурыгаа аваад өмнөх тэр хоёр гэдэг элементийг харьцуулсан чинь л яах нь гурав нь их байгаад таарцсан. Гурав нь их байна гэдэг. Ер нь юу гэсэн үг энэ нөхцөл дээрээ за энэ жин тгээс их яах вэ нөгөө явсаар агаад нөгөө массивын ихэнлүү тулчихъя гэсэн тийм нөхцөл байна тий. Тэгээд J-гээс нэг уу нөгөө өмнөх элемент нь манай A J-гээс их байвал цаашаа яваад солиод байгаа шүү дээ. Гэтэл анханасаа шууд энэ нөхцөл худлаа буюу нөгөө өмнөх тоон бага байгаад байгаа учраас яг нь энэ толгоогоо шалгаад энэ нөхцөлийг шалгаад худлаа болонгод энэ давталтын биелүү ганц ч орохгүй гэсэн ганц шудаа swap нөгөө солилт хийхгүй байл гэсэн. Тэгэхээр бид нэр зүгээр л гадналын давталтаа явуулаад дотор нь ганц нөхцөл шалах үйлдэл хийгээл явчихна гэдэг чинь энэ нэгээс энэ хүртэл гадналын давталт явлаа. Дотортлын давталт нь нэг л үйлдэл хийн. Нөгөө нэг болдгоо нөхцлөө шалгасан чинь нөхцөл нь ганц удаа байгаад худлаа гэж гарчихна. Тэгэхээр нэгээс энэ хүртэл нэг үйлдэл хийн гэдэг чинь яг шүү. Нэгийг n удаа нэмнэ л гэсэн үг. Тэгээд n олчин энэ ноо n гэсэн үг юм аа гэдэг. А зүгээр үедээ бол яг нь хоёр давхар давталт чинь нэг юм энэ сум маань нэгээс энэ хүртэл яваал дахиад нэг сумаа гарчраал тэн дотор j-н хэдээс хүртэлч юм те. Тэгэл гүөх хэрэгтэй байхгүй. Хүртэл яг нь доторын давтал байхгүй болцсон. Тэгээд n болцоо гэсэн. Тэгэхээр нөгөө insertion source маань n юм уу? n квадрат юм уу гэдэг нэг жоохон нөгөө хоёр янзаар үнэлсэн чинь хоёулаа юу гарцсан? Өөр гарцсан. Тэгэхээр энэ юу вэ гэд анхаа юу гэсэн үг n бол нөгөө гоё оролттой үед те эрмлэгт за хийх ажил байхгүй их ажиллагаа n квадрат бол хамгийн муу оролттой үеих нөгөө тийш харуулаад 4 3 2 1 гэж оруулсан гэсэн. Тэгэхээр ер нь бид нар одоо энэ нөгөө хүндрэл ганц ч нэг хүндрэлийг хичээл байгаа гэсэн те бас өөр нэг тооцоолын хүндрэлгээ те тэрэн дээр бол тийм үү. Тэн дээр бүр нарийн авч үзэх баг. Тэгэхээр яг хүндрэл авч үзэж байгаа тохиолдолд хамгийн муугаар нь л явдаг гэсэн үг. Айгу тийм муу амтай хүн гэдэг шиг л хамгийн муу тохиолдолд нь л авах хэрэгтэй. Тэгэхээр n квадратаа л авах гэсэн. За ингээд insertion source танаа замаг хоёр гэдэг хоёр алгоритм, хоёр нэлээ өөр төрлийн үнэлгээтэй. Нэг нь амар нөгөө нэг экспоненциал буюу хоёрын n зэрэг гээд ажиллах хугацаа нь амар удаан тий. Нөгөөх нь арай гайгүй дундаж маягийн шахуу. Тийм хоёр алгоритм авч үзээ. Нэг нь дээрээсээ доош, нөгөө нь доороосоо дээшээ маягаар ажилт юм байна гэдээ үзсэн. Одоо бид нар яг энэ хичээл дээр нөгөө алгоритм гэхээс гадна бас нэг тийм алгоритм зохиох аргууд гэдээ үзэх юм. Тэр ч нэг олон биш л дээ. Тэгэл нэг 2 3 янзын аргууд байгаа. Тэрнээс нөгөө нэг ингэж ярьдаг штэ бид нар нөгөө за алгоритм заагаад өгчлөө тий. Ийм алгоритм заагаад өгчлөө, insertion source заагаад өгчлөө гэхээр бас нэг тийм учир дутагдaltaй. Тэгэхээр алгоритм зохиох аргын заагаад өгчвөл нөгөө хүмүүс маань өөрөө цаашаа шин алгоритм зохиоод явчих юм шиг байна. Нөгөө загас барих аргын зааж өгье гэдэг шиг загас авч өгөөд явах уу гэдэг. Тийм байдлаар энэ хичээл дээр болохоор алгоритм зохиох аргууд гэдэг. За тэрнээс хамгийн ихнийх нь бүр ингээл юу болол таарч байгаа юм. Хэм байхгүй юу? Divide and conquer гэдэг зарчим байна. Хуваагаад эзлэе гэсэн үг үү те? Хуваагаад эзлэнэ гэдэг зарчим. Одоо яг нөгөө conquer гэдэг ямар тоглоом байдаг вэ те? Дээр үед нэг байлддаг. Тэр шиг ерөнхийдөө л яа гэхээ нөгөө нэг жоох муу аргаараа бол нэг том улс дийлдэхгүй бол нөгөө хуваагаад хувааж байгаа нэг эзэлдэг ч үлээ тэр шиг. Ер нь бол нэг том бодлогыг бодох гэсэн чинь бодогдохгүй амар хэцүү байгаа гэвэл тэр бодлогоо бодож чадахгүй маа гэхэд ингээд дотор нь ингээд 2 3 хэсэг болгоод хуваачвал тэгэхээр чинь жижигхан болчихно гэсэн үг шүү дээ. 2 3
жижигхэн бодлого болчих юм бол тэгээд тэр жижигхэн бодлогонуудаа ингээд бодох гэж оролдох. Тэгсэн чинь тэгээд ч дийлдэхгүй бол дахиад цааш нь хуваана л гэсэн. Ингээд жижигхэн болгосоор байгаа л тэгээд нэг арай нэг дийлдэхээр болгоод ирнэ шүү дээ. Жижигхэн болоод ирэнгүүт тэр жижигхнүүдээ бодчоод буцаагаад нэгтгэхэд нөгөө үндсэн том бодлогынхоо шийдүүдийг ингээд нэгтгэж бариад гаргаад авах. Тиймэрхүү нийлүүлээд гаргаж авах. Тэр аргыг л divide and conquer гэдэг байгаа. Компьютер ухаан дээр нэлээд их хэрэглэгддэг. Саяны ханаан цамхагч гэсэн divide and conquer гэж хэлж болно. Шууд нөгөө нэг одоо юу гэдгийг 3 дисктэйг бол бодож чадахгүй маа, шууд хараад хэлж чадахгүй маа гингүүтээ. За наад 3 дисктэй том бодлогоо 2 дисктэй 2 шишиг бодлого болгоод дундаа нэг нүүдэлтэй нэмэх нэг гэдэг байгаа шүү дээ, тийм болгоод ингээ яачаа, хуваачаа. Гэхдээ бид нар хуваахтаа гол нь сүүлд нь буцааж нэгтгэх гэдгийг мэдээд бас жоохон мэдээлэл энэ төр юм хадгалах хэрэгтэй. Сүүлд нь буцааж яаж нийлүүлэх вэ гэдгээ сайн бодохгүй бодож байх хэрэгтэй юм да. За тэгэхээр нэг юм ерөнхийдөө divide and conquer-ыг иймэрхүү схемээр зурдаг. Нэг юм проблем гэдэг нэг бодлого нь байна те. Ийм цэнхэр бодлого байлаа. Хуваалаа, sub проблем буюу нэг дэд бодлогууд үүслээ. За энэ дээр бол хоёрыг л үүсгэсэн байна. Ер нь бол хэдийг ч үүсгэсэн болно. Тэгээд салгаад жижигхэн болгочингуудаа нөгөө нэг зажилж залгихаар болгочлаа шүү дээ. Тэгэхээр тэрийгэ тус тусад нь бодлоо, solution гэдэг байгаа юм те. Ингээд бодчихлоо. Тэгээд хариунууд нь гарчлаа. Тэр доор арай том дөрвөлжин дээр. Тэгвэл буцаагаад combine буюу нөгөө нэг нэгтгэх, нөгөө хариунуудаа нийлүүлж агаад нөгөө хуучин том бодлогын хариу гаргах. Зарим тохиолдолд нэгтгэх нь их амархан байдаг. Заримдаа бол нэгтгэх нь жоохон тиймэрхүү хүндэтэр байдаг. Тэгэл яаж чиг аргаа мэдчихэвэл тэгээд болно л доо. За, нэг юм шинэ бодлого байна. За та нар өмнө харж байгаагүй ч байж магадгүй юм. Харчихсан ч юм уу. За, энийг харьцах нь энэ хэмжээтэй юм хөлөг байна. Шатрын хөлөг шиг юм байна те. Гэхдээ шатрын зүгээр л өнгөхгүй хөлөг. Тэгээд за энэ ер нь дандаа ихэнхдээ хоёрын ямар нэг зэрэг байгаад байдаг. Хоёрын зэрэг тоо байдаг. Тэ 8, 16 ч юм уу. Тэгээд ганцхан энэ нүдийн ганцхан цагаан нүд байгаа даа. Тэрийг ингээд ухаад авцсан л гэсэн үг юм байна л да. Тэгэнгүүтээ одоо нөгөө бодлого нь юун тухай бодлого юм бэ гэхээр энэ хөлгийг нэг нөхөн байхгүй болсон тийм. Үлдсэн энэ саарл нүднүүд дээр бид нар ийм триомино гэдэг төрснүүдийг тавьж дүүргийа гэдэг юм. Нөгөө юу нь хайчсан байхгүй юм тийм. Триомино гэдэг нь юу вэ гэхээр зүгээр нөгөө ийм дүрс шүү. Ийм Г үсэг шиг ийм 3 нүднээс тогтсон ийм булан маягийн тий. Жижигхэн Г үсэг шиг ийм дүрснүүд. Зөндөө олон нэг өгөх юм л та. Тэгээд тэр дүрснүүдээр энэ манай нөгөө хөлгөө дүүргэн гэхдээ мэдээж нөгөө триоминонуудаа давхралдуулж болохгүй. Сүүлд нь ганц нүд үлдээж болохгүй. Яг үлдэж болох ганц нүд нь энэ нөгөө цагаан нүд л байна. Бусдын нь бол бүгдийг бүрхийа гэсэн тийм. Тэгээд ингэж ингэж ер нь дүүргэж чадах уу гэсэн юм бодлого байна. Яаж дүүрэх вэ? Ямар аргаар дүүрэх вэ? Гэт. Тэгээ сая дараагийн слайд нэг гараа хийсэн үү? Нэг юм хөө. За, тэгэхээр яг уу тэгэл энэ ч одоо 8-ыг харснаа марг шатрын хөлгтэй төстэй хэмжээтэй байна. Тэгээ энэ чинь яаж тэр гэрсэг шиг юмнуудаар дүүрэх вэ гэж бахан бодлого болно шүү дээ. Гэрсэг шиг юм гэдэг манай нэг юм дээр. Энэ шүү дээ. Энэ ч одоо яаж яддаг. Иймэрхүү хэлбэртэй юмнууд л гэсэн. Ийм төрснүүд. Энэ чинь ингээд 3 нүднээс тогтож байна гэсэн үг л дээ. Энэ стандартай юу. За, ийм юмнуудаар л мангар бол юмнуудаар дүүрэх хэрэгтэй. Тэгээ яг бүх боломжийг аваад энэ ингээл болмолонд нь тавиал эхлэе гээл тэгэхээр бас жоохон хэцүү баг. Энд чинь бас нэлээд төвхтэй бодлого. Тэгэхээр яг ер нь дүүргэж болох нь болохгүй нь гээд та нар тэрийг юу гэж бодож байна? Яаж дүүрэх гэдэг юм ямар гоё санаа манаа байна уу? За энэний дараа би бас нэг юу байгаа юм. За тэрийг юу тэгэхээр яг ингэл юм байна. За бид нар бол нөгөө нэг хамгийн аятайхан энэ бодлогын тохирсон нэг арга бол нөгөө divide and conquer-ыг хэрэглэх гэдэг байгаа. Divide гэдэг чинь хуваана гэсэн үг те. Conquer гэдэг нь одоо юу гэсэн үг юм? Эзлэмж гэсэн үг юм.
Тийм эзлэн жаахан бодлогын хувьд шийднэ гэсэн үг бол тэ. Том бодлогоо дийлэхгүй болохоор хувааж байгаа шийдчихээр гэсэн үг. Тэгээ буцаагаад нийлүүлж. Тэгэхээр яг ингээд хоёрын зэрэг талтай гэсэн шүү дээ тий. Одоо энэ дээр бол энэ 8-тай тэнцүү. Тэгэхээр тэрийг ингээд хоёрын зэргийн бол яг ингээд дундуур хуваагдаж тэгштол байж таараа тий. Тэгэхээр ингээд 4 хуваа ичээ гэнэ. Юу ч гэсэн энэ тохиолдолд бол ингээд 4 хуваачлаа. Тэгэхээр манай бодлого одоо ингээд яг 4 жижиг бодлого болсон уу? Болсон гэж хэлж болох уу? Болох уу? Энэ дөрвөн ийм дөрвөлжин нэг сонь ямар нэг тийм нэг юу харагдахгүй байна одоо тийм энэ дөрвөлээ дэд бодлого юм бол яагаад зарим нэм юмтай зарим нэм юмгүй юм бэ гэсэн тийм бодол төрөхгүй байна уу? Ялгаа малгаа байхгүй байна уу? Нөгөө нэг ганц дутуу чинь ганцхан дөрвөлжинд байгаа нэг нөгөө гурав дээр нь тийм дутуунууд байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө гурав бол дэд бодлого болж чадахгүй л болчиход байгаа юм л да. Ягаад тэгэхээр манай ерөнхий бодлого бол нэг ийм талбай өгсөн тийм. Тэгээд тэр талбай дотор нэг нүд байхгүй. Нэг нүднээс бусдыг нэг ямаар бүрэх гэсэн бодлого байсан чинь одоо болохоор бид нөгөө бодлого 4 хуваачаад тэгээ яг энэ дөрвийг бас яг дөрвөлээ ижлэхэн бодлого гэдээ хэлэх гэсэн чинь нөгөө нэг нүд нь алддаггүй. Юу цаорхоо нүд нөгөө гуравт нь байхгүй болчихно тий. Тэгэхээр тэрийг яаж шийдэх вэ? Тийм асуудал гарангуут гэж үлээгээл зүгтээ явчих уу гэсэн. За наад нэг цаорхоо нүдийг чинь яаж хийгээд ингээ аргалчих гэсэн арга байх уу. За ингэж 4 хувааж байгаа нь бол яг энэ босоо хөндлөн энэ шугам дээгүр нөгөө ямар нэг тэр гээ өсөх шиг юмны нэг хөлмөлөнд авч орж ирэхгүй л гэсэн үг шүү дээ тий. Бид нар тэгж яаж чаднаа л гэж яаж байгаа гэсэн үг үүсгэж л байгаа гэсэн үг. Ингээд ерөөсөө энэ 4 бол тусдаа тий ийм бодлогод хоорондоо яахгүй бие биенлүгөө ингэж дүрс мөрсний гээ өсөх шиг юмны юм хүм хэсэг нь орж ирэхгүй гэдэг байхаар бүгэлж болох юм шиг байна гэдээ явж байгаа. Тэгэхээр яг нөгөө нүх байхгүй байна те. Тэгэнгүүт тэрнийг яаж аргалах вэ гэхээр одоо энэ тийм нэг залтай арга хэрэгжилж байгаа нь энэ нэг нүд байна те. Нөгөө нэг 3 чи энэ 3 штэ. Энэ 3 энэ нөгөө нэг голдоо уулзж байгаа энэ 3 нүдийг байхгүй гэл үзчихэж байгаа. Тэгэхээр яг сүүлд нь энэ 3 хоосон болчих штэ. Тэгэхээр тэрэн дээр нэг ганц шиг гээ үсэг авчраад тавьчих واخгүй. Тэгээд нөгөө хоосон нүдний асуудлыг шийдэгдэж байгаа. Дээр нь бид нөгөө нэг энэ нэг шугамыг яаж огтлцохгүй байхаар одоо яандаа гэдсэн чинь хөрхийн ганц огтлж байгаа нь бол энэ л юм байна л да тий. Энийг огтлоод нэг юм 3 юутай нөгөө нэг триомино гэдэг нэг төхөр ирээд байрлчихна. Энэ дээр бол хоосон байх хэрэг байхгүй шүү дээ. Жишээлбэл энэ дөрвөлжингийн хоосон нүд нь энд явж байгаа тий. За ингээ болцоо. Одоо яах вэ? Ерөнхийдөө 4 дэд бодлого болох нь бараг болгочих шиг боллоо. Цаашаага яаж юу хийх вэ? Гэдэг нэг асуудал байна тий. Эний ч одоо ямар юм бэ те? Эний ч ингэж юм байна тий. Скриншот хийж агаад дээр 8 шиг таар нөгөө гимп ашиглаад яаж болох юм шүү. Гимп наа зураа ичи. Энэ лекцэн дээр зураг юм байна. Open. Snap гэдэг ч юм болов энэ юм тий. За манай зураг энэ байна. Йоо. Чин яг юу шиг харагдаад байна тий. Тэгээд цаашаа яах вэ гэхээр ингийн л гэж байгаа юм л да. Нөгөө нэг одоо би гоё зурхад их хайтай болчихлоо. Энэ өнгө будаг нь хаана юм бол тоо. Энэ хэсгийг юу бол ёстой юм байна. Энэ юм биш үү? Энийг ингээд нэг гээ 50 гэд нөөцөлцөн тий. Тэгээ болоо. Одоо яах вэ гэхээр манай юунууд бол 4 ч юм бол дөрвөлэл ижлэхэн нөхцөлтэй бодлого болсон тий. Энэ гурыг байхгүй гэж үзвэл нэг хоосон нүдтэй. Тэгээд хооснууд байна уу бүгдэнд нь байна. Тэгээд бүгдээ ижлэхэн хэмжээтэй ингээд 4 дэд бодлого болцсон. Одоо энэ 4 дэд бодлого тус тусад нь бодчихвол гэдэг маань тус тусад нь нөгөө нэг гейс шиг юмудаараа дүүргчүүл тэгэл том бодлого нь ерөнхийдөө болчихлоо гэсэн үг шүү дээ тий. Ганц тэр дөрвийг нөгөө нийлүүлж байгаа нь баг энэ ч юм уу. Ийм нөхөр. За цаашаа яах вэ? Тэгэхээр цаашаага бас л энэ дөрв чинь тус тусдаа ч гэсэн ингээд ямаар дүүрэхэд бас жоохон эвгүүл харагдаад байна шүү дээ тий. Одоо энд нэг гэрш юм тавьчлаа, энд бас нэг юм тавьчлаа. Тэгээ энд ингээд тавьчлаа болчих юм уу? Ингээд болчих юм. Тэгээд адилхан дөрвч байх. За яг бүр ерөнхий бодол нь бол нэг юм хөө. Дахиад энийг ч гэсэн дотор нь ингээд хуваачаа гэсэн. Энэ дөрвөлжинтэй чинь ингээд хуваачлаа. Тэгэхээр яг бүр амархан болчихно гэсэн. Одоо нөгөө төрүүчийн голдоо тавьдаг гэвсгийг ингээд тавьчихсан. Энэ дөрвөн жижигэндэд бодлого байна. Хоёрыг харьцах нь 2 хэмжээтэй тий. Тэрний энэ гуравт нь нөгөө хооснууд байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр хооснуудыг ингээд нэг гэвсэг шиг тавиад энэ 3 хооснууд чинь болог гэж тавьчихна. Тэгэл одоо яах вэ?
Үлдсэн нь бол амархан ганц угаасаа нөгөө ганц юм үлдэж байгаа юм. Ингээд тавьчихна гэсэн. За эднэр бол ингээд болцсон. Зүгээр хооснууд нь энэ булантаа байдаг жишээ нь энэ нөхөр байна те, энэ баруун дээдлийн булан. Тэрийг бас л яг нь ингэж хувааж байгаа л энэ систем хоос шүү. Ингэж хувааж байгаа л харангуут яг нь энэ гурав бас хооснуудгүй юм чинь энэ гурав нь болог гэж бөглөөл тэгэл үлдснүүд нь ингээд нөгөө 3 нь үлдчихэж байгаа. Тэгэхээр иймэрхүү байдлаар хуваасаар агаад юу болгож чаднаа. Энийг ч одоо юу юм ингээд иймэрхүү байдлаар тэгээд бүгдийг хөвчлөсөн гэсэн. Тэгэхээр иймэрхүү байдлаар хуваасаар агаад бүгдийг юу болгочих болно гэж байгаа учраас энэ хэсгийг, энэ юунуудыг, энэ бодлогыг нөгөө нэг рекурсив байдлаар ингээд бодож болно. Юу ч гэсэн ийм аргаар дүүргэж болно. Яг ийм биш аргаар бас дүүргдэг байж болно л доо. Заавал ингэж дөрөв хуваалгүйгээр нөгөө булангаас нөхөж байгаа ч юм уу. Янз бүрийн боддог юм байж магадгүй шүү. Магадгүй нь бол магадгүй юм аа. За ингээд энэ дөрвөлжин дээр ингээд дуусч байгаа юм тий. За би танаас нэг гоё юу л хараад үзүүлье да. Юу лээ? Бас нэг шатрын үлгэртэй биш юм аа. Chessboard FD. Энэ гоё зураг өстой гоё. Одоо энэ шатрын үлэг ба штэ. Чи ямар олон шатрын үлэг болчих харсан ч бүр амар санаачлаа. За энэ шатрын үлэг ба штэ. Гончтой. Нэг жоохон юу яа те. Тусад нь гарахгүй бол бүр олон хөлөг харахаар амар харагдах юм шиг байна. Хаанаа ч яач. За ийм шатрын үлэг байлаа. Дахиад нэг өөр бодлоо. Тэгтээ арай амархан бодлоо. Нарыг гоё юу яа. Тархиан ажиллуулж зуны юунаас авах. За ийм шатрын үлэг байжээ. Хөрхи 8 гарцхан 8 тий. Тэгэнгүүт энийг бид нар ийм энэ нэг А8 гэх юм уу те. Энэ буланг нь аваа ичжээ. Энэ булангнаас аваа ичжээ. Тэ? Энэ хоёр зүүн дээд болон баруун доод булангийн энэ хоёр нүдийг нэгэ тогтлоо хийцээ. Тэгээ нэг юм сонин юм үлдчихэж штэ те. Тэнгүүд тэр хэсгийг бид нар даалуугаар бүгэлж чадах уу гэсэн тийм бодлого байт юм л да. Даалуу гэдэг маань юу байдаг вэ? Нэг тал нь нэг юм хідэн тоотой, нөгөө талнаас нэг юм хідэн тоотой нэг юм байдаг шүү дээ гонцгой юм. Тэгээ яг хуу тэр даалууны хэмжээ нь яг ингээд нэг юм хоёр нүдэн дээр ингээд таардаг л байхаар явах юм л да. Тэгэхээр ингээд бүглөөд ингээд даалуугаар ингээд бүглөөд дүүргэж чадах уу нөгөө давхарлахгүй тэгээд нэг ч нүд үлдэхгүй байхаар тий. Гэт. Тэрэн дээр та нар тэрийг юу гэж бодож байна? Тэг чадах болов чадахгүй болов энийг нөгөө нэг юугаар ингээд онгойлгохгүй байна л та. Ямар юм бэлээ? Чи нэг хаан байгаа нь хаана байдгийг энэ шүү дээ. Би тэр хоёр буланг нь бүр аваа ичил та. Image viewer гэж нөгөөч юм уу? Шүүн тий. За тэрийг та нар ингээд боддоо ер нь дөрвөж болох болов болохгүй болов гэдэг хоёр л хариулт нь тий. Болно болохгүй гэдэг. Гэхдээ би нөгөө нэг яг заавал юугаад байгаа юм байхгүй. Нөгөө юм зогсоо хөөе ч та болооч юм бол. Лекцийн гадуур асуулт тавьсан.